I'm Inu, not Grandma. Okay. I'm doing a video for my vlog. The best. Энэ л амар хөөрх юм байна. Тэг ингээд яг хөөрх юм. Тэнгүүтээ ингээд би одоо бүр амар халуучсан явчих. Тэгээд 29 градус байгаа гадаа бүр амар халуун. Тэгээд байлах газар руу явж байна. Олох нь яах нь? Йоо. Жохон амарч байгаа. Явцгаа ёо. Амтан болж байна. Hello. Khách đã đi tới luôn. Oh no. Dạ. Nếu có cái hai thì phải đi thẳng lên đâu.
moves like a map with no borders, a whisper caught in the wind. I see her boots at the corner cafe with a notebook and a grin. She's chasing skies I've never named while I stay in my lane. But something in Амар гоё юм аа. 30 доллартай хэрнээ 10 доллараар дугаараа авчиж 20 доллараар ингээд машин гэдэг нэг өдөр тасцуултаад ингээд гарч ирдэг. Тэгээд одоо шопинг мол руу явж ийн. Тэгээд агуусаа надаа ингээд авах байхгүй. Би зүгээр кофе юм уу идэх юм уу ингээд 20 доллараар зарцуулаад тэгээд юу миний амьдрал ингээд болж байгаа юм да. Өглөө бараг бас бараг 10 доллар өгсөн бол тэр юм аваад идчихсэн. Гоё штэ амьдрал. Тэр харагдаж байгаа байдлаар гэртээ кофе шоп болгоод өгчихсэн. Яа, би одоо амар зам дээр бичлэг тэгээд номын дэлгүүрийн адилхан л одоо Book Street нь муу юм уу биш юм уу би ерөөсөө хэлж мэдэхгүй байна заа. Гэхдээ ингээд юм өмнөд байгаа болохоор муу юм шиг байна. Өө. Хэлж мэдэх юм болох та. Тэгээд угаасаа юм ном аваад авах гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор зүгээр ингээд нэг юм ихтэй юм байт юм байна гэд гараал өнгөрөе гэж бодож байгаа. Энэ ингээд юм үзэн баг үзэн шиг юм уу тийм шинтэй
Им кофе шоп юм байна л да. Тэгээд энэ миний сууж байгаа бүр хамгийн сонирхолтой кофе шоп байна. Тэгээд нэр шүн мөндөө энийхээ гадуур бүр амар их ингээд сууд юм байлээ. Амар их. Тэгээд би гаалтай юм багтаа гээд бүр эндээс зөв бас кофе авлаа. Тэгээд уусаа ингээд хүмүүс нөгөө энгийн зүйл рүү тэмүүлдэг болсон шүү дээ одоо. Ингээд амар хурцтай хөгжсөний дараа тэнгууд нэг иймэрхүү коучны хэмээг агуулсан кофе шоп бас ингээд суухан нэгнэрт амар таалагдсан юм шиг байна уу. Тэгээд би энийг бол амар хадгалах тахаа. Би тэгээд ингээ явах гад ингээ хуцнараа өмссөн. Дагаа одоо тэгсээгээ дуудчихвол кофе аваад шууд очиагаа авандаа. Тэгээд явлаа гэхгүй. Juste ямар сонирхолтой бэ. За тэгээд би одоо машиндаа суусан явж байна. Тэгээд анх эрэхтэй болохоор 5,000 дон болоод чамзаантайгаа нийлээд 10,000 дон болоод би ингээд буудлын руу иржсэн байхгүй. Тэгээд амар зөрөгтэй ChatGPT-гээс асуугаал хаана буугаад хааш явах уу гэж асуусан гэх юм уу. Тэгээд дараа нь одоо болохоор жоохон толгой эргээд яг яаж явах юм бэ? Яг явбал ингээд автобусанда 5,000 дон төлөөд явж болох л та. Гэтэ би тхийг хүссэнгүү уусаа надад Вьетнам мөнгө юм дээр хэрэггүй шүү дээ. Би одоо тэгэл байгаа мөнгө бүгд юм гоё өгөөл таксидад явцсан илүү шүлүүн болохоор ойролцоогоор нэг 200,000 донд такси бариад явж гин. Бас би өчигдөр нэг өдөр ашиглах сим. Үгүй нэг өдөр ашиглах бэжэж ингээд 7 хоногийн ингээд хязгааргүй лимиттэй тийм дататай сим бас өчигдөр ингээд авсан ч гэдэг юм 200,000 донгоор өөр ингээд 20-30 доллартай идэж бараг 10 доллараар нь сим аваад тэ 10 доллараар нь бараг таксидууд бараг 10 доллараар нэг өдөр амьдраад байгаа юм яагаад байгаа. Тэгээ тиймэрхүү вайбтай, тиймэрхүү хэм маягтай тэгээд явж ийн. Би уган түрүү гоё дэлгүүр ороод гоё снэк энэ авъя гэж бодож исэн. Гэтэ ингээд гоё кофе мофе ороод эсвэл би ер нь л нислэг хооронд маш их ингээд түгшээд айгаад идэх байхгүй юу. Ингээд цагаа ойрхон шалгаал ер нь жоохон айгаад идэг. Тэгээд дэлгүүр орё гэж бодсонгүй. Тэгээ эйрпорт дээр бас юмнууд байгаа гитэ хараад сүрхэн дэжгүй юм байл аваад суудаг ч юм уу. Надад бол ингээд нислэгийн цаг үл хангалттай байгаа. Тэгээд ямар ч тааж 19 настайдаа секонд ирээд ингээд бас хэсэг хугацаа гэсэн өнгөрүүлээд молуудаар нь орж мороод юм авахгүй ч гэсэнтэй нөгөө 30-40 доллартай юм чи яаж юм авах вэ тэгээд ингээд явж байгаа амар өөрөөрөө бахархаж байна. Онгоцны нислэгийг өөрчилж өгөөд тэнгуүтлэг бас ингээд өмнөний хоолнд өгөөд явж байна. Энэ үйлчлэгээр айгүй сайн байна гэхгүй. Одоо магадгүй ингээд бас олон улсын иймэрхүү нислэгийн боцрох ч юм асуудал гарвал ингээд тусалдаг юм шиг байна шүү дээ. Өмнө нь бас ингээд мэддэггүй байсан байхгүй. This is good. Гэсэж байна. Нөгөө хоол нь болохоор ийм хөөрхөн. Өөр сэтгэлтэй юм бэ. Oh my gosh. За хоолын гээ. Амар халуун байна. Гэхдээ хоол юм ч уус амар халуун байх нь ойлгомжтой л та. Гэхдээ үнэхээр халуун байна. За 12 цаг онгоцны буудал дээр хүлээж байгаа хүмүүс бол өрсөлдөө юу ч наалахаа боллоо.
Тэгээд одоо дараагийн дээрээ ч гэсэн тэндээ бас олон зүйлийг хэрэг гарсан. Тэгээд би одоо ингээд сууж байна. За 12 цаг нислэгээ хүлээсэн. Гэтэ дундуур нь хоол идсэн шүү дээ. Өдөр энэ хоол чинь 5 цаг үед нь хоол идлээ. Одоо 10 цаг үед бас 5 цагийн дараа дахиад хоол идэх гэж байна. За дараагийн авчирч гэсэн хоол нь ийм байна. Тэгээд өдөр яваад өгсөн. Тэгээд түрүү надад ханаас ирснийг асуучаад so beautiful гэснээр би нэг амар олон бүрээдүүдтэй явж байгаа хгүй 4 бүрээд байгаа. Тэгээд гисэн чинь амар их хэддэм байлээ гэж надад хэлсэн. Тэгээд би жоохон шоконд орсон. Би уцаа тогтоосон юм шиг. Яг онгоцны л хоол. Би арай хийж цэнэглэгч олсон. Яг энэ хэсэгт байсан. Өөр хэсэгт байгаагүй энэ ирсэн чинь л байсан. Энэ бараг хамгийн хямдхан юм шоколадны төлөв юм байсан аахгүй. Яг гоё биш юм байна. Би ерөөсөө Starbucks рууж байгаагүй. Одоо тэгээд анх удаа туршиж үзэх гэж байна. Харцгаая. Кофе уугаад арай нэг дээрцсэн арай нэг хүн шиг болцсон. Тэгээд одоо энэ хаваа жоохон explore хийгээд явж байна. Тэгээд нөгөө 2 дахь хүртний юм номын дэлгүүр, stationery store энэ байгаа гэж сая давхарлахнаас нарсан байхгүй юу? Тэгээд тэрийг үзэхээр явж байна. Яг үүндээ анх хэрэгтэй амар ядарсан Air Force-ийнхоо хоёрыг ч ихэд анзаарахгүйсэн байхгүй юу? Тэгээд бас ингээд миний очижсэн одоо 23 улсынхтай харьцуулахад бол аюу хөрхөн гоё юм байна. Миний хамгийн дуртай чихэмлүүд энд байна. Би ингээд туулайнд амар туртай. Одоо жишээ нь энэ туулайнуудаас сонголтоо ингээд би хийж чадхааргүй байгаа байхгүй. Бүгд ингээд хөөрхөн идүүтэй хөөрхөн өвцтэй. Нэг Америк доллараар хэд юм болоо. Тэгээд том л бол 500 гэж байна. Жижиг нь 200 гаруйтай байна. 200 мянган ион гэх юм уу. Би яг энэ ион нь яг Монгол хэдэн төгрөгтэй тэнцэж мэдтий мэдэхгүй. Би өөрөө карта уншуулаад юм авчтай л яваад байгаа.
дээ. За явцгаая. So let's go. Яг миний юу идэх нэг чухал биш л хальтаа. Гэтэ энэ йогурт бүр амар гоё йогурт байна шүү манайхан. Таны гоё туршиж үзээрэй. Ястад сурдаг хүмүүс байх юм бол амар гоё. Би бас ингээд иймэрхүү зурагтай авахаар н органик чихэргүүн боцсон ч гоё чихэртэй юм байна. Тэгэд айгүй гоё өтгөн бүтцтэй юм байна. Надад бол амар гоё таалагдсан. Миний бас амьдралдаа хамгийн гоё таргнуудын нэг байна. Йогуртнуудын. Араас 10 нуух хүрэнэ. Энийг авч идсэнд бол би харамсахгүй. Tracksuits and red wine, movies for two. We'll take off our phones and we'll turn off our